Бүгд найрамдах Австрали улсаас нийлүүлсэн үндсэн албаны автомашины гал унтраах хөөргийг усаар ажилуулах дараалал. Автомашиныг асааж хурдны хайрцгийн арааг нейтрал өрөмд байрлуулна. Зогсоолын туурамсыг татна. Авцуулах холбооны гишүүрийг бүрэн гიშгэнэ. Хөөргийн ажиллагааг идэвхжүүлэх S2 төвчлөрийг дарна. Энэ үед хянах дэлгэцэнд хөөрөг залгагдсан S2 тэмдэгт харагдана. Авцуулах холбооны гишүүрийг айшмаар авна. Шаардлагатай тохиолдолд аюулгүй байдлыг хангаж дугуйн эврийг хийнэ. Усны сав буюу цистернээс хөөрөг рүү оруулах хавхлагыг нээж S11 төвчлөр идэвхтэй LED ногоон гэрэл асаалттай байна. Ажиллах баруун зүүн талын хоолойн шугамын хаалтыг бүрэн нээн. Хөдөлгүүрийн эргэлтийн тохируулгыг баруун эргүүлж даралтыг нэмэгдүүлнэ. Ажиллагааг зогсоох тохиолдолд дээрх үйлдэлүүдийг 3-гаар гүйцэтгэнэ. Гал унтраах хөөргийг хөөс үсгэж бодисоор ажилуулах дараалал. Хөөргийг залгасан байх бөгөөд усны сав буюу цистернээс хөөрөг рүү оруулах хавхлага нээгдэж S11 төвчлөр идэвхтэй LED ногоон гэрэл асаалттай байна. Хөөс үсгэж бодисыг савнаас хөөрөг рүү оруулах S215A төвчлөрийг дарна. Хөөсний хувийг 3 буюу S14B, 6 буюу S14C төвчлөрөөр тохируулж дахин S215A төвчлөрийг дарахад идэвхтэй LED ногоон гэрэл асна. Ажиллах талын хоолойн шугамын хаалтыг бүрэн нээн. Хөдөлгүүрийн эргэлтийн тохируулгыг баруун эргүүлж даралтыг нэмэгдүүлнэ. Ажиллагааг зогсоох тохиолдолд хөдөлгүүрийн эргэлтийн тохируулгыг зүүн эргүүлж даралтыг бууруулж S215B төвчлөрийг дарна. Өндөр даралтын хушуугаар ажиллах дараалал. Хөөргийг залгасан байх бөгөөд усны сав буюу цистернээс хөөрөг рүү оруулах хавхлага нээгдэж S11 төвчлөр идэвхтэй LED ногоон гэрэл асаалттай байна. Өндөр даралтын Z109 хавхлагыг нээх татварыг татна. Дамарт хоолойг автомат болон механик аргаар дэлгэн. Хэвийн даралтаас өндөр даралт руу шилжүүлэх хавхлагын Z19 татварыг татна. Санамж хэвийн даралтаас өндөр даралт руу шилжүүлэх хавхлагын Z19 татварыг хоолойг бүрэн гүйцэд дэлгэж дууссаны дараа татна. Нөөц ус тээвэрлэгч даралтад усан хангамжаас үндсэн албаны автомашин руу дамжуулан шахах цэнэглэлт хийх дараалал. Даралтын хоолойг дэлгэж үндсэн албаны автомашины усны сав руу цистерн дүүргэх хаалтны тагийг нээн. Даралтын хоолойг холбож ачих хаалтыг зүүн гар тийш эргүүлж нээн. Хамгийн их даралт 8 бараас хэтрэхгүй байна. Санамж гидрант эсвэл нөөц ус тээвэрлэгчээс шахах дээд даралт 3600 литр минут байх үед 8 бараас хэтрүүлэхгүй байх. Хэрвээ даралт хэд өндөр тохиолдолд хаалтыг бага зэрэг хааж багасгана. Усны сав буюу цистерний түвшин 95% хүрсэн тохиолдолд 2000 литр минут даралт 5 бар байхаар тохируулна. Дүүргэлтийг хэтрүүлсэн тохиолдолд ноцтой эвдрэл гарах магадлалтай. Даралтын шугамын хоолойн хаалт, илүүдлийн хавхлага, люкний таг зэрэгт өөрчлөлт нэмэлт хийхийг хатуу хориглоно. Даралтад усан хангамжаас цэнэглэхэд эхлээд гидрантыг нээж цэвэр ус гарах хүртэл хүлээнэ. Үүний дараа даралтын хоолойг холбох шаардлагатай. Усны их үүсвэрээс соролт хийх ажлын дараалал. Хөөргийг залгасан байх бөгөөд усны сав буюу цистернээс хөөрөг рүү оруулах хавхлага нээгдэж S11 төвчлөр идэвхтэй LED ногоон гэрэл асаалттай байна. Усны их үүсвэрээс соролтын хоолойн шүүрийг холбон гаднаас ус ачих хавхлага Z14 буюу төв шугамын хаалтыг нээн. Z8 битүүмжлэлийн системийн агаар гадагшлуулах хавхлагыг татна. S17 хөөргөөр дамжуулан усны савыг дүүргэх төвчлөрийг дарна. LED ногоон гэрэл асна. Битүүмжлийн систем ажиллаж агаарыг гадагшлуулах хүртэл хэсэг хугацаанд хүлээнэ. Хөдөлгүүрийн эргэлтийн хурдны тохируулгыг S15A төвчлөрөөр баруун эргүүлж нэмэгдүүлнэ. Ажиллагааг зогсоох тохиолдолд 3 үйлдэлийг хийнэ. Санамж соролтын хоолой шүүрний үзүүрийг доод тал нь 20 см усанд гүн хийсэн байна. Шавар болон элстэй усанд ашиглах нь ноцтой эвдрэл үүсгэнэ. Хөөргийн даралтыг доод тал нь 2 бар байх шаардлагатай. Гал унтраах хөөргийн усыг шахах ажиллагааны дараалал. Ажиллагааг дуусаж бүх хаалтуудыг хаана бүхээгээс гал унтраах хөөргийн ажиллагааг зогсооно. S69 шавхаг төвчлөрийг дарна.
лээд ногоон гэрэл асна. Доод хэсэгт байрлах юулах хаалт төв шугамын хоолойн хаалтыг нээн. Хөөс үүсгэж бодисыг ачих ажиллагааны дараалал. Хөөс үүсгэж бодисыг соруулж ачих хоолойн холболтыг хийн. Соруулах носоосны хоолойн холболтыг хийж 24 уйлтын цахилгаан дэжээлийг залгана. Соруулах носоосыг савтай хөөс үүсгэж бодис руу хийж асаах төвчлөөрийг дарж ажиллагааг эхлүүлнэ. Суурин лапетны хөшөөг ажилуулах дараалал. Хөөргийг залгасан байх бөгөөд усны сав буюу цистернээс хөөр рүү оруулах хавтлага нэгдэж S11 төвчлөөр идэвхтэй лед ногоон гэрэл асаалттай байна. Бүхээг буюу кабин дотор байрлах удирдлагын самбар дээр ус хөөсний төвшин, хөдөлгүүрийн эргэлтийн хурдны тохируулга байрлана. Бүхээг дотор байрлах гар удирдлагаас S46 төвчлөрийг хэсэг хугацаанд дарна. Үүний дараагаар лапетны хөшөө гар удирдлагын бариулын хөдөлгөөнийг автоматар дагаж эхлэнэ. Ажиллагаатай байгааг мэдээлэх гэрэл асна. S50 төвчлөрийг дарж усны өгөлтийг гүйцэтгэнэ. S488 төвчлөрийг дарж ус өгөлтийг автоматар гүйцэтгэнэ. Ажиллагааг зогсоох тохиолдолд уруу үйлдэлийг гүйцэтгэнэ. S48 төвчлөрийг дарж усны өгөлтийг бууруулсан хэлбэрээр хагас гүйцэтгэнэ. Ажиллагааг зогсоох тохиолдолд уруу үйлдэлийг хийн. Усны урсгалыг S51S төвчлөрөөр нарийн, S51F төвчлөрөөр бүүн тусгалыг тус тохируулна. Хөөсний уусмал нь лапетны хөшөө рүү шахагдах ба зөвхөн APPP төрлийн хөөс үүсгэж бодис ашиглана. Ажиллагааг зогсоох бол S47 төвчлөрийг дарах бөгөөд лапетны хөшөө автоматар 4 секундын дотор хэвийн байрлал шилжинэ. Санамж суурин лапетны хөшөөг цэвэр ус гартал нь ажилуулж дуусаад зайлах шаардлагатай. Өвлийн үлрэлд вибаста халаагуурыг бүхээг дотор байрлах доод талын хөөсний халаагуур, дээд талд усны халаагуурын тохируулгыг баруун эргүүлж асаана. Бүхээг кабин доторх зогсоолын тоормсны ард байрлах тохируулгаар голын улаан тэмдэглэгээтэй төвчлөрийг дарж баруун эргүүлнэ. Ажилуулж дуусаад заавал унтраана.